Монгол Улсын шадар сайдын тушаалаараа байгуулагдсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Дархуул аймагт ажиллалаа. Хамтарсан ажлын хэсэг Дархуул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа мах махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, дотоодын болон импортын жимс хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсрэг лабораторийн шинжилгээ хийж ажилласан байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн лабораторийн дархан цахын хүнсний лангуунаас төмөс манжин ногоон чинжүү, эслэв жимснээс 10 төрлийн дээж авч импортын 2, дотоодын 2 хүнсний ногоонд шинжилгээ хийхэд импортоор оруулж ирсэн ногоон чинжүүнээс пестицидийн үлдэгдэл илэрсэн тухай хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн хим хор судлалын лабораторийн эрхлэгч Уран Чимэг хэлж байлаа. Энэ тандалт судалгааны хүрээнд Дархан хотын дархан зах дээр ирээд бид 10 төрлийн хүнсний ногоо жимсгэндээс дээж авч 4 төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлээ. За энэ шинжилгээний дүнгээр нэг бүтээгдэхүүн пестицидийн илэрцтэй, 3 бүтээгдэхүүн хэвийн байна гэж үр дүн гарлаа. Одоо тэгээд пестицидийн илэрцтэй гарсан нэг дээжин дээр лабораторийн наривчсан шинжилгээ хийж баталгаажуулах болно. Энэ хурдвчилсан шинжилгээний хувьд бол бид нар 30 минутанд одоо энэ 4 дээжиг шинжилгээд үр дүнг нь гаргаж авч байна. Баталгаажуулах шинжилгээ бол лабораторид наривчсан багчаар шинжилгээ хийнэ. За пестицидийн үлдэгдэл өөрөө зохистой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Бидний байгууллагын баталгаажуулалт нь байна уу даа. За тэрийгээ та нэг харуулаач. Ханах юм ах гинэ. За тэгэхээр одоо манай хэрэглэгч талдаа бид нар юу гэж яах вэ гэхээр энэ одоо лангуун дээрээс мах худалдаж авж байгаа бол энэ магадлалын шинжилгээ энэ мал эмнэлгийн байгууллагын баталгаажуулалтын хаана байна гэдэг ингэж энийг нэгж байгаа тохиолдолд одоо та өөрөө хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага нийцсэн мэргэжлийн байгууллага баталгаажсан энэ хүнсийг хэрэглэх энэ боломжийг одоо мал эмнэлгийн байгууллага олгож байгаа. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн пестицидийн үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүн удаан хугацаанд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж олон өвчний их үүсвэр болох эрсдэлтэй. Дархуул аймагт 2 цах 3 томоохон худалдааны төв байдаг. 800 худалдаачин хүнсний бүтээгдэхүүн борлуулж байна. Мал эмнэлгийн ерхий газрын байцаагчид лангуун дээр зарж байгаа махнаас дээж авч мах махан бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа эсхийг шалгахад тургижсан шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй. Иргэд мах махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа гарал үүслийн гэрчлэгийг тогтмол шалгаж QR код уншуулан худалдан авч байгаа мах нь аль аймгийн ямар сумын хэн гэдэг малчнаас ирсэн болохыг мэдэх боломжтойг мал эмнэлгийн ерхий газрын мэргэжилтнүүд анхаарууллаа. Одоо махны цуг хэсгээс аваад өвчтөй бодоо өгсөн бодоо өвчтөй малын махыг үүснэ. Мөн pH одоо шинэлэг мах уугууч мах хэр удаан тагсан мах гэдгийг үүснэ. Тэгээд тэн дээр антибиотик үлдэгдэл явуулсан. Тарихын тарихны 14 хоногийн өмнө тарихны яасан тэрг одоо антибиотикийн 3 бүлгийн үлдэгдлээ шалгаж өгдөг байгаа төрөвчсөн тестээр. Төрөвчсөн тестийн хариу бол явах процесс нэг цагийн дотор болон гардаг байгаа. Бид нар ганцхан пестицидийн асуудлыг бол өнөөдөр үзээгүй. Дээрээс нь лабораториуд мах махан бүтээгдэхүүний лабораторийн асуудлуудыг бол үзэж байна. Хоёрдугаар асуудал нь жин хэмжүүр, баталгаатай жин хэмжүүрээр холбогдох хэмжил зүйн хуулийн дагуу одоо үйл ажиллагаа явуулж ийнэ гэдэг аж ахуй нэгж иргэдийн жин хэмжүүрийг бол хяналт шалгалт хийж байна. Гуравдугаар асуудал бид нар сорьцын хяналтыг бас давхар хийж байна. За гэх мэтлэнгээр ингээд бид хяналтыг бол тодорхой өрөөнд мал эмнэлэг эрүүл мэндийн газар, Монгол Улсын үндэсний итгэмжлийн төв, за стандарт хэмжил зүйн газар, за ийм бүрэлдэхүүнтэй ингэж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар стандарт хэмжил зүйн газраас худалдаачдын жин хэмжүүр хэмжих хэрэгслүүдийн баталгаажуулалт, бүрэн бүтэн байдал зэрэгтэй шалгалт хийхэд ноцтой зөрчил илрээгүй байна. Хүнсний худалдаа эрхлэгчид жин хэмжүүрийн төрлөөсөө шалтгаалan 6 сар эсвэл 1-2 жил тутам жин хэмжүүрээ стандарт нийцсэн эсхийг хянуулж баталгаажуулах шаардлагатай гэдгийг холбоот албаныхан сануулж мэдээлж байсан юм а. Дархуул аймгийн нийт газар нутгийн 73% нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг учраас хамтарсан хяналт шалгалтын баг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын агуулгах зорьт шалгалт хийн энэ онд тариалах үрээсээ дээж аван лабораторийн шинжилгээ хийж пестицидийн үлдэгдэл байгаа эсхийг шалгаж ажилласан байна.